Чи юунд миний хуйлруулагч хоёр сармагчны сүүлийг нь тасдав? Таны хоёр сармагчин борд толго дэмэн үндэс хөрсийг сийчээд байхаар нь сүүлийг нь тасалсан билээ. За тийм байж. Чи хон хэрээний минь далавчиг юунд хуглав? Хув бор хонноос минь хундан цагаан хураг гарахаар нь хурмас тэнгэрээ тахих гэтэл хон хэрээ нэрч ирээд хоёр нүдийг нь ухчихсан юм. Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чоны минь мөчийг хугацаах? Та нисдэг бор морийг минь идээд иргэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд иргэсэн үү? Нисдэг бор морийг чинь идгэж явуулсан юм. Тэгвэл тэр хоёр чон нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад мөчийг нь хугацагсан билээ. Тэгвэл тэр ч мөн чиний зөв. Харин яагаад марал толгойд мичид толгойд хоёр жүтгэр юм нүрийг шалц мулц төлчихв? Та болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн үү? Бороо угааг минь цоолоод урж тастаад иргэсэн үү? Болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн юм. Тэгвэл тэд бор овоохог минь урж тастаад байхаар нь нүрийг нь төлсөн билээ. За тийм байж. Мо өвгөн чи юунд миний хүчит хоёр лууны ярьсыг өвдсөн байдаг билээ? Та луунда болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн үү? Болцоо тийм бор толгойг минь нэргээд иргэсэн үү? Болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн юм. Тэгвэл таны луунууд болцоотын бор толгойг минь бор нүрс болтон нэргэхээр нь арсыг нь өвчсөн билээ. Бүх зүйл чиний зөв байж.